Hi. Интерьер маань өнөөдөр бүгдээрээ интерьерийн өнгөний зохицлын талаар мэдцгээе. Өнгө хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг. Ийм учраас та гэртээ өнгө нэмэхдээ дулаан болон хүйтэн тонтой өнгийг хослуулахыг зөвлөж байна. Өнгө бүр өөр өөрийн гэсэн мэдрэмж утга санааг илэрхийлдэг. Жишээ нь ногоон өнгө хүнд амар амгалан тайван байдлыг авчирдаг бол улаан өнгөний эсрэгээрээ сэтгэл хөдлөлийг улам өдөөж өгдөгөөрөө онцлогтой. Ийм учраас та гэртээ өнгөний хослолоо бий болгохдоо 60 30 10 гэсэн дүрмийг барина. Энэ дүрмээр үндсэн өнгө нь 60%, хоёр дахь өнгө нь 30%, тодруулагч өнгө нь 10% байх бөгөөд ингэснээр интерьерийн шийдэл илүү хэлбэр болох төдийгүй өнгөний зохицолд санаа зовох шаардлагагүй болох юм. Одоо бүгдээрээ офс дээрээ туршиж үзье. Интерьер бол өнгөний хослол юм.